Энэ удаагийн улсын их хурлын сонгуульд 41 шинэ гишүүн сонгосон Монголынхаа ард түмэнд баярлсан талархснаа дахин хэлье. 41 шинэ гишүүн гэдэг бол сайхан хамт олон, сайхан хүмүүс, гэрэл гэгээтэй сайхан хүмүүс сонгогдсон гэж итгэж найдаж байгаа. Бид бүхэнд ямарваа нэгэн шарах сорив байхгүй гэдгийг бас хэлчихье да. Эрдэнэ төвлөрийн Монрос Цэвэтмэтийн 49% хувьцааны талаар өнөөдөр ярьж байна. Энэ уул нь улс шиг улс байсан бол энийг арай эрт, арай өөр байдлаар ярих байсан. Энэ бол одоо 100-ны ловер гэж үзэж байгаа. Энэ 100-ны ловерыг хийсэн хүмүүсийг торны цаан суулгаж байгаад ярих хэрэгтэй байсан юм а. Улс шиг улс байсан бол. Өөр улсад ийм одоо хэрэг өдүүлсэн бол одоо ялын дээд хэмжээл авцсан байх хэрэгтэй. Ийм л одоо юм байгаа шүү дээ. За Монгол улсын анхны ерөнхийлөгч Понсмогийн очир отгой 25 жилийн тэрэгтэйд ярьж ирсэн. Монгол улс Азийн бар болно гэж. Өнөөдөр Азийн гуйлагч болцсон явж байгаа. Үнэхээр тийм шүү. Энэ алдаа завхрал юундаа байсан гэхлээр ердөөсөө хуулианд дэдлээгүй. Төр бизнесийн бүлэглэлд одоо орцсон. Мафийн сүлжээнд орцсон. Иймэрхүү байдлал Монгол улсыг ингэ тартагтанд болгож уруудуулж байгаа. Ийм л нөхцөл байдал үүсгээд байгаамаа. За засгийн газрын Эрдэнэ төвлөрийн Монрос Цэвэтмэтийн 49%-ийг зарах шийдвэрт 2 дугаар гарын үсэг зурсан хүн өнөөдөр энд сууж байна. Эрдэнэбат гэж хүн. Өнөөдөр төрийн дампуурал гэж энийг л хэлээд байгаа. Төрийн завхрал гэж энийг л хэлээд байгаа. Монгол улс ингэж яаж өгчих юм? Өнөөдөр гэмт хэрэгтэнд улсын их хурл сууж идэг, дарахын эрх хөдөлсөн, намынхаа бүлгийн дарга болцсон. Энийг л дампуурал гэдэг. Өнөөдөр гэмт хэрэгтэнд улсын их хурл сууж идэг, дарахын эрх хөдөлсөн, намынхаа бүлгийн дарга болцсон. Энийг л дампуурал гэдэг. Энийг л дампуурал гэдэг. Уул нь улсын их хурлын гишүүн гэдэг бол их сайхан аж шүү дээ. Нэг төрлийн хэрэг. Зарчмаараа зөв зүйтэй алхах юм бол энэ бол сайхан хүндлэл, сайхан хариуцлага гэж би ойлгож явдаг. За 2016 оны манай намын хөтөлбөрт байгаа төрийн дампуурлыг засч төмний ядруулаас гаргана гэж. Гишүүдүүд энэ одоо хэлсэн үгэндээ хийх ажилдаа эзэнд олж явж байгаа. За сайхан бэлэг ерөнхий сайдыг Дубайн гэрээнд гарын үсэг зурж байхад Эрдэнэтийн арилжааг хийж явахад энэ Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж улсын их хурлын дарга асан Зэинколд нар чихэн дүлэрсэн нүдэн сохорцсон байсан юм. Энийг бол гараа дагсан гэмт хэрэг гэж харж байгаа шүү. Өнөөдөр нэг хувийн хвшил арилжааны банкнд толгоогоо мэдүүлсэн. Худалдаа хөгжлийн банкны Монгол улс биш ээ. Монгол улсын худалдаа хөгжлийн банк шүү. Энэ алдаа завхралыг засах хэрэгтэй. Улс шиг улс, гүрэн шиг гүрэн бай гэх юм бол өнөөдөр энэ цэг тавих хэрэгтэй. Монголын төр их бат, ёс их хүнд байх болтугай. Баярлалаа.